Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2020 оны 4-р сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн төрийн тусгай хамгаалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 21-р зүйлийн 21-ийн 2 дахь хэсэг заасны дагуу хууль зүйн байнгын хороо 2020 оны 5-р сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлцлээ. Хуулийн төслийг хэлцэх үед байнгын хорооны гишүүдээс асуулт асууж хариулт авах өгөөд Улсын хурлын гишүүн Нямбатар Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтөд холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргасан бөгөөд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналыг болон хуулийн төслүүдийг дэмжсэн болно. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны эрхэм гишүүдээ төрийн тусгай хамгаалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналыг хэлсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За баярлалаа. Төслийн талаарх